болон надад тэнтүү багтаал товруутай товроогүй айлч юм бэ тогтуухан суугаадах нэр чинь хэм бэ танилцъя алив танилцъя хотоос голтыг дайрлцъя танилцъя алив танилцъя хотоос голтыг дайрлцъя чамтай би хамтаа чимэхэнэ дандаа хөрхөх хүн байна били үгүй санта ертөнцөө дасран чигэндээ хаслан уцгийн таслан чамагийн дээр хасла одоо ганцхан ээлж үлдээ таксан хит бэ мэдэж үнтэй тасарчлаа уудыг дараа заалгаарай урд огноороо гэрээ заалгаарай дараа чам татарикарат хурдан хари дараа чам розаслай дараа чам розаслай дараа чам татарикарат хурдан хари дараа чам розаслай дараа чам розаслай атсатул гişir чимээ үлдвэр камна техно чимээ халан хурдан тогших чимээ апни цанас кинах чимээ атсатул гişir чимээ үлдвэр камна техно чимээ халан хурдан тогших чимээ апни цанас кинах чимээ Тэхиглэ мохито негроны шимээл чиний би техногийн химнээл жохон давчуу миний толгой хөхөн засар хавчул хоёр дахь чамаар би хүн газар аваач хоёр нутагт юм би урд бас араач урд хүмүүс дөрөв дээр орон зураг зараач уруулагч нь хазаж улан даван дараач одоо болж ийн хөл минь урд хоноо бүжихээг олж ийн төгч ийн баранцам хаагүй талбан гол савч ийн дараана халууна намуна хэнийг нь мэдэхгүй шүнүн шүн намуна хөлөө би хөтөлгөн лаптоп зургуна машаарус цагаа зэрэг чамтаа би тунана Энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо хад жаргалтайгаар SPN телевизийн Happy 31 нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Happy 31 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энхүү эхэлж байна. Өнөөдрийн дугаарын эрхэм зочтой та бүхэн танилцуулъя. Шин санааны мастер комедиан Баярмаа холимог тулааны залуучуудын дэлхийн авраг алтан чимэг Америкийн нэгдсэн улсад болсон бодибилдингийн сонирхогчдын олимпиад дөрүүлсэн Тэмүүлэн нар Happy 31-ийн хоймод ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Гэж байгаа шинэ оны мэндийг хүргэе. Тааштай шинэ оны мэнд хүргье. За маш их баярлалаа. За сонин сайхан юу тань. За ерөнхий бол 2025 оноо дүгнээд ярих юм бол сонин сайхан юу вэ? Тэрнээсээ сайхан эхлэдэг хөө. За баярмаа гэв. За ба маань энэ жил ер нь нэг юм трейлер кино шиг л өнгөрлөө. Ерөөс амьдрал ерөөс ингээл ерөөсөө тий. Нэг цасаар нүдэл нэг нар гараал ерөөсөө тий. Тэгэл ямар ч зэрэг харсан чинь бүгдийн даваад аюулхан туршлага олоход өөртөө үлдээсэн байна. Тэгээд 25 бол миний үзээтэй байлаа л гэж хэлээ. Нилийн юм ритм хийж байлаа. Яста үзэд харж үсэрд наалдаад ямар ч байсан ардыг гарчлаа. Тэгтээ амжилттай. Yes. За манай тулаанчийн хувьд аюу сайхан амжилттай жил болох шиг боллоо тийм үү? 2025 оноо дүгнээд ярил. Ийм зорилготой хүрсэн аюу гоё жил эс. Анхудаа аюу том зорилго тавиад тэр зорилготой маш амжилттай хүрсэн жил эс. За ерөнхий бол хэдэн жилийн турш хөдөлмөрсөн хөдөлмөрийн үр шимээ энэ жил хүртэж зорилгодоо хүрвэ. Яг спортоор хичээлээд бол яг 5 жил, а яг холимог талаар ороод 2 жил болсон. Оо 2 жилийн дотор тэгээд Тий. залуучуудын дэлхийн арга. Яа, үнэхээр мундаг байна. Баяр хүргэе. Баярлаа. За нэг жоох ичингүү сууж байгаа шүү. Хүүгийн гоё битэй миттэй хүн харахаараа. Нэг юм ширгмэр ч юм шиг санагдав. Жохон нуус хийгээд ингэ. Юуны маа гэж одоо бас мөртөө юм өмссөн. Өөрөө чамшиг болгох гээд энэ мөр үзүү. За сонир сайхан 2025 оноо дүгнээд ярив.
2025 оны хувьд айгүй амжилттай жил байлаа. Тэгээд ер нь бол сүүлийн сая нэг сар гарангийн дотор бүх амжилтуудаа ер нь бол гаргаж чадлаа. Тий. Монголд болсон 2 тэмцээнд хоёуланд нь өлхөө авар болоод. За тэгээд саяхан 10 сарын 6-нд Америкт очиод 8 зохион байгуулагдсан. Лас Вегас хотод зохион байгуулагдсан. Мистер Олимпиа аматер тэмцээнд оролцоод төрүүлээд ирсэн байна. Оо гайхалтай. Баяр үргээ. За ер нь бодибилдинг бол бас маш их сахилга бат за төсөр төвчээр шаарддаг спорт гэж боддог. Өөрөө яг зүгээр харах нэ. Өөрөө бол үзээгүй байгаа шүү дээ. Хэдэн жилийн турш? За 2018 оны 1 сард анх эхэлж исэн. Одоо 7 жилийн өмнө эхэлж исэн байна. Тий. За ерөнхий ингэж байгаа. Манай нэвтрүүлгийн бас нэг онцлог хамгийн ихэнд бол өнөөдөр студид ирсэн хүмүүстээ зочдоо гинтийн бэлэг жижигхэн сюрприз бэлдсэн байгаа. За тэгэхээр тэр хоёрыг бол тэр сюрпризыг бол битээр яг хаана байгааг нь мэдэхгүй энэ студи дотор байрлуулсан. Өөрөөсөө. Тий. Нэг актер хол мол бол тавиагүй энэ ширээ юм уу эсвэл гацуур бөөдөнгийнх нь араа өөрөөр л байгаа бах. За тэгээд та хэд маань тэрийг олчих нэг хайрцагтай юм байгаа. Одоо болох юм. Тэрний доор нь нэр нэр нь бичсэн байгаа шүү. За. Тийм. Тий. Чипи өгөхөд бол нэг бэлгэний жижигхэн хайрцаг байдаг шүү. Тийм л юм байгаа. Нүдэн дээр зур дээр явсан бол наад дотор ч байхгүй бамаа тийм жижиг. Сарайчтэй. Сарайчтэй юу? Оо зү. За доор нэр. Хүнийхийг бол Миний нэр. өөр. За манай Харин иймэрхүү юм аа биш үү? яг энэ хайрцагтай арай өөр өнгөтэй. Ийм харцагтай. Тэг гацаар хайцал байна да. Хилээд ах. Энэ хайртай. Хилээд ахтал ерөөс. За наад чи манай нэвтрүүлгийн ивент тэгч свараа. Сураски авчих гэдэг шүү дээ. Үгүй юм уу? А энэ юм шиг шүү дээ. Баба. Олдсон уу? За. Жохон төөрж мөрөхгүй өөр өөрсдийнхээ шууд бариад авлаа. За дотор нь манай бас нэвтрүүлгийн ивент За үдс болох уу? болно. Мерситэй хамт хөгжилтэй асуулт байгаа. Оо, Сваровский мөлөөс. Юу шиг л. Сваровский байсан мó тий Сваровскийг аваатгал гэдэг гэж байгаа шүү дээ. За. За хөгжилтэй асуулт байна. Юу. Юу гэж юм за бамаа. За баба. Бүх комедианы амжилт шин санаа сэтгэхээс шалтгаалдаг болоо. Бама Happy 31 нэвтрүүлэгт маань халаасны ямар комедитэй ирсэн бэ? Халаасны комеди. Яг би тий чи хармаалал орно л доо. Заримдаа 20 үнэтэй, заримдаа 200 үнэтэй гэл ингээл янз янз байгаа ш. Тэнгүү за залуу хүмүүсээ л энийг ярина да. За маас нь юм байл энийг ярина да. 40-с тийш элнийг ярина да гэл карманд хийгээл орно штэ. Тэр нь үзэгчнэрээ харж Тий байгаа. харж байгаа бэлдээд орно гэсэн үг. Тэг яг уу танад бол нэг халаасалчул ирсэнгүү л дээ. Та хоёр зориулсан нэг юм халаасны юм алга. Өнөөдөр нөгөө юу яаж ин би ч одоо гоё амжилттай тамирчтай хамт оролцож байгаа юм байна. Тэгээд саяхан бас Netflix дээр орсон Physical шиг бүгд л үзээгүй тийм ээ. Тэгээ би тэгээ одоо энэ аамрын бэлтгэл хийдэг энэ ахтар хүмүүсийг үзээд за одоо Physical шиг үзвэл баг огшоод өглөө нь жим явчих واخ гэж утсан байхгүй юу. Тэгэж бодож үтсэн боловч ерөөс нүд хийсрээ хөшөө энэ японч юм гоё зүйлс хүүшээ гэж тэгэл баахан фолловд бол ерөөс тэдний сториг үздэг л ажилтаа боллоо. Японы тэр нэг саарл өстэй залууг бол манай Монголын охтууд бол өстэй шуугж байгаа юм шүү. Омоо. Ер нь тийм ер нь ингүүл за одоо намайг бод би үсээс сарлаар будаад тэгээд тэмүүлийн шиг бийтэй болцсон. Тий. Та тэгээд шуугах юм уу? За бас яах вэ? Яах вэ юм уу? Яг энэ дээр бол битгий сарлаар удаагнаас гоч шүү. Зүгээр ингээд чи зүгээр ингээд байж. Япон болохоор ойлгочоод санаар шуугчаад тэгээд Монгол болохоор саарл болохгүй гэдэг. За комедианы хувьд манайхан бол одоо би бол комеди хүмүүсийг бол маш их судалгаатай байдаг те. Ингээл эргэн тойрныхаа хүнийг хараад за ер нь нэг ийм хүн байна. Тэгэл ер нь судлаад тэмдэглэдэггүй. Тэмдэглэл шүү дээ. Бас л олон хүний өнгө төрх, олон дүр төрхийг л цуглуулж байгаа л тэр тайзан дээр бий болох нэг 15-20 минутын тэр яриаг бол за ямар хүмүүс байна гэж харж байгаа. За урамсгалны юм байна. За тэгвэл тийм сэдв ярих гэдэг. Тэгэл. Одоо комеди хэр чин яг комеди хийгээд яг хэдэн жил болж байгаа вэ? Одоо дөрөвдөг жил. бас Анхандаа бол ер нь бол жоохон фейлдэх юмнууд байна. байсан бах те. алганы хэлс. Ер нь бол бүгд л адилхан байдаг. Нуруу номтой болчихсон шүү дээ. Яар тайзан дээр ганцаараа тэрэгтэй л байх. Яг тэр бүчи дуучин байсан болоосоо л гэж бодсон шүү дээ. Тэгсэн болол тэгээд Дуулж яхаж ч гэсэн хүмүүс бүжлэхгүй байл бас. Эйгүү тэгтээ яаж л дуулал гарчин нэрээ. би өшөд болжтэй. Болоо л тэгээ за. За.
За чиний асуулт ямар асуулт вэ? За ингэнэ. 2025 онд та огт анзаараагүй ямар шинэ нөөц боломжоо танин мэдсэн бэ? За огт анзаараагүй. Энэ бол айгүй гоё асуулт байна. Тэгээд бодоод тахад өөртөө итгэл маань ер нь жоохон бас дутуу байсан. Магадгүй нөө тамирчин хүмүүсээр бүх зүйлээрээ ингээл одоо тэсэр төвчээр өөртөө бүх юм ингээ сайнгээ боддоо шүү дээ. Ингээ нуух юмаа нуугаад гарах юмаа гаргацдаг байхгүй юу? Тэгээд би яг энэ 2025 оны саяны дэлхийн аврагтаа явахдаа яг энэ мэдрэмжийг бүр илүү ингээ дотоорсоо гаргаж өгсөн. Аль үжээ манифест тэгээ би авраг болчихсон гэдэг мэдрэмжтэй яваад би угаасаа чадна ямар ч хүн гарч ирсэн би энэ аврагын медалийг авахын төлөө тултаад гарна гэсэн тийм итгэлийг маш сайн бий болгож чадсан. Тэгэхээр яг тийм нөөц боломжоо таньж мэдсэн юм уу да? Финалд одоо ямар орны хүнтэй? Ангол улсын тамирчинтай таарсан. Яа. Тийм дээ айгүй хөвгөлтэй ингэсэн манай тэр Ангол улс чи юм бэлээ нэг яг арсны өнгөөр бол нэг юм хараарч хүмүүс агаа. Тэгээ би нэг өрсөлдөгч тамирчнаа таньдгөө. Тэгээ бүржин үзүүлэх өдөр ингээл аль нь бол хайгаад ингээ адилхан харагдаад байгаа байхгүй тэд нар чинь. Тэгээ нэг цусантай амар юм бак хүмүүс байдаг. Тэгээ танихгүй яаж байгаа яг ингээд финаллаг тоглолтынхоо бүр ингээ нэг хэдэн цагийн өмнө энэ хийсэн юм байж гэж таниал. Тэгээд нөө харсан чи айгүй том биетэй харагдаад болтгоо. За тэгвэл юм амар том биетэй хүчрэг юм чин зайнаас ажиллая гээл. Тэгэл яг октагонд оруулах гарч би нөгөөс чи ингээ өндөр болсон. Тийм байсан. Тэр би холимог талааны зүгээр завсахаас нүзээ нэг нэвтрүүлэхээр one team дээр очиод яг та нарын хийдэг бэлтгэлийн одоо ихэнх шат гэх юм уу тийм бэлтгэл зүгээр л үхэж ил 20 минут л хүрсэн баг тэгэхэд бол баг ухаан алдах гэдэг юм. Тайзны яриан дээр нэг юм үлсгэлөө орохоор нэг ингэдэг шин энэ минь чичрээд тэгээд та чи 5 үе тулдан те. Тэгэхэд 1 минутаар нэг 2 үеийн хооронд нь оцод болоод 2 дугаар үе дээр зүгээр гар ингээд дээшээ байх хэвчээсэн ч болохгүй байл юм. Үнэхээр дээшилмээр санаг. Тэгээд сүүлдээ заа яал гэдэг. Тий, яг нэг мэрэгжлийн тамирчид маань 5 үе тоглолдог. А манай болохоор одоо сонирхож болохоор яг 3 үе тоглодог. Бас арай бага. Тэгтэл тэр чинь 3 үе 1 үе нь 5 минут үстэй. Сонирхч нь 3 минут. Мэрэгжлийн 5 минут. Тэгээ гуравчин бараг 30 юм шиг санагдсан юм шүү тий. 30 цаашаа нэг удахаар тэр бол аюултай юм байлээ. За Тэмүүлгийн асуулт өгч. Та инстаграмда олон дагагчтай болохын тулд булчинлаг зургаас сард ойролцоогоор хэдэн удаа нийтэлдэг вэ гинэ. Булчинлаг одоо чэйж нүцгэн зургаа. Тийм. Би нэг тийм олон дагагчтай болох гэж тэгж юм хийж байгаагүй юм. Яг хуу тэмцээн уралдаанд оролцсон зургнуудаа л ерөөхдөө нийтэлдэг болохоос биш. Ер нь сошиалд жоох идэх юм уу та. Ер нь өөрийгөө зүгээр яхад урсамж тэгээ дээрээс нь ямар ч лээс ингээд батлах зориултад үнс нэг тийм олон дагагч хүсээд тийм дагагчтай болохыг хүсээд байдаггүй. Тэгээд нэг тийм байнга одоо өөрийнхөө тийм зургийг стори постэнд оруулаад байдаггүй. Тэмцээн уралдааны үеэр тэр нөгөө хоолны дэглэн барих гээл айгүй хэцүү юмнууд байдаг юм билээ шүү дээ. Бас хэд хоногч яг хоол идэхгүй байх юм аа. Мос бүр яа тийм шүү. Тийм тэр сүүлийн ер нь бол нэг 7 хоногоос усыг циклтэй тасч эхэлдэг. Тэр амар хэцүү юм билээ шүү дээ. Төвчээр мөвчээр. Хоолны дэглэм үү ер нь л амар хэцүү шүү дээ. Шантрах. Ер нь бол дунд нь хэд шантрах шүү болдог ч юм уу. Тэгээ болох гингүүт нөгөө нэг тэр хүртэл гүрийцсэн хугацаагаа бодохоор хайр санагдаад. Би энэ хүртэл ингээ гүрийчээд гээд тэгэл нэг явсаа. Тэгээ наад захын чи бараг гурил будаагаас л эхэлт юм шүү тэгээ мах цах мах яасан. Ер нь тий яг чанга дэглэмд ороод эхлэх юм бол дахиандаа ороод. Тэгээ сүүл рүүгээ дахиад будаа гэж явж исэн бол будаагаа хасаал дахиад төмс гэж эхлэв. Бүгдийн дандаа граммарлж идэнэ. Махан хэдэн грамм нэг идэхтэй төмсөн хэдэн грамм ногоон хэдэн грамм. Тэмцээн дуусаад тэмцээний араас бол одоо зүгээр тэр юу тавигдана үстэй тий. Гэтэ бас шууд ордон шүү. Тавигдана. Ер нь тэр үеийн мэдрэмж яг хоол яг тэмцээний араас хамгийн гоё мэдрэмж чинь дээ шүү дээ. Өстой жинхэнэ нөгөө нэг ширхэг будаа тусласны үнцнийг мэддэг спорт тахгүй юм. Усаа хасж байгаа үед бол хоол нэрээ барих хэвчээ easy юм байна. Амархан юм байна. Усгүй бах чи ямар хэцүү юм бэ гэсэн үг шүү дээ. Тасралт 48 цаг ч юм уу зарим дээр чинь бол 72 цаг маг ус огт уухгүй. Тэгээд одоо зүгээр ус жуухгүй, юм жидэхгүй зөрөөд юм идэнэ. Тэр бүр хамгийн хэцүү. Тэгэхээр чи бүр тийм хатаад ингээ аргаад орохгүй шүү дээ. Гэтэ идэх хэвээр. Баг зэрэг нөгөөтгөө чиглээд оруулж болно. Ууж болохгүй. Тэгээд тэр нөгөө нэг биеинд орсон нүрс ус чинь одоо энэ булчин арьс хоёрын одоо бид нар ингээд өөхөө хассаар хагаад булчин ус арьс гэдэг ингэж үлдэж байгаа байхгүй. За. Тэнгүүт тэр булчин арьс хоёрын завсардах усыг татахын тулд эдсэн нүрс ус чинь тэр усыг задрахын тулд тэр усаа татчихдаг биеинд усаа. Тэгэж арьс булчин хоёрыг хооронд нааж өгснөөр тэр нөгөө нэг relief condition гэдэг юм хамгийн сайн харагдаж эхэлдэг байхгүй. Ер нь хар ухаанаар бодоход бол одоо усан дээр элс хийгээд ширгээж авж ийна л гэсэн үг юм байна шүү дээ.
уугаад Эзэн гурилнууд чинь тэрийгэ татж ууж аваад тийм задрахын тулд татж ууж аваад байгаа байхгүй. Тэгээд маш сайн нэмэрсэн мөртлөө усаас чадаагүйгээс болоод тэмцээнд амжилт гаргадаг тамирч зөндөө байдаг. Тэгэхээр хамгийн сүүлийн тэр нэг момент хамгийн чухал нүүрс ус тавих, ус хасалт гэдэг зүйлүүд. Монгол төвчрэлтэй тий. Асал чангал юм байна. Юу ч мэдхгүй одоо тэгээд нэг зориг яавал хийх гэж үзэх л байх та тийм хүн тэгээд өстой нэг их хэлүүлж Үс өөрөө тэг уурлал явчих. Би бол уурлал явчихсан шүү дээ. Үнэндээ ер нь уур хүрнэ өстэй хүн юм чинь тийм ээ. Амар стресстэй Стресстэй. эдийгс юм идэж чадахгүй. Тэгээд мөнхийн ер нь өсгөлөө одоодтой ингээ явна. Тэгээд хажуугаар нь бэлтгэл хийн. Тэгээд ихлээр чинь хүн чинь цаанаас стресстэй. Яг зоригынхаа төлөө болохоор тэгсэл хэл та. За манайхан Харьсан дотор нь Мерси байгаа. Мерсигээ сайхан хийдээд за манай нэвтрүүлгийн үндэслэг чинь Big Force-ийн классик коло ямар ч сахарын агуулмжгүй. За тэгээ Гранины цэвэр 100 жимсэн шүүс байгаа шүү. Манай тамирчид бол за бамаа л хэдүүлээ. хоёр жүүс уух. Чи хинтээ тамирчиндаа бас. Алтжимэг бол бас Гранины уух уу? Тэгээ. За тэгээ. Тамирчид нэр агуу шүү. Хосоо их төвчээ те. Баярлаа. За. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Force оригинал коло. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. За. За манайх одоо тэнд байрлаж байгаа баруун талд байрлаж байгаа дартсыг харж байгаа тийм ээ. За энд дартсан дээр зочид болгон маань 2 удаа шидэхий. 3. За 3. За 3 удаа. За тэгээ гол зорилго нь бол тэн дээр байгаа тоог биш. Оноог биш. Наасан зургнуудыг онох зорилготой. За тэр зургнуудын ард шийтгэл аль эсвэл эвэн тэтгэгчийн гарын бэлгийг авах ийм сонголт байгаа. Тэгэхээр ёндоотой азтай байна гэдэг нь тэр нь одоо гарын бэлэг хоцчих нь байна. За шийтгэл хүн нь бол тэгээд шийтгэл авах. Тастай юу хэрвээ? Одоо ингээд бамаагийн шийтгэл алтан чимэгтэй нэг раунд тулж гэдэг юм уу? Үзтэй бас. Шар байд. Түлхийч үз. Хуучны юм байна. За энэс эхлэв. Ганц эргэтэйгээс эхлэв. За тэгээ. За тэгээ. За эргэтэйгээс. Манай хоёр ч та амар шитгэлгүй дээ. Даарц ер нь тоглодгоо. Гүү юу. Даарц тоглодог хүмүүс ч зогсолт мохсолт нь шал өөр үдэг юм байлээ бас ингэж зогсох юм. За эндээс. Болсон ба шүү дээ. Сүрприз хайлгаал даалгар малгар би. Зүгээр байлгахгүй нөгөө шинэ жил болохоор юу санаанд ордог хэрэг мандарин гэдэг юм байхгүй уусна. За. За энэ хүн юм шитгэж шүү. За амжилт. За ерөнхий бол хамгийн ихний шийдэлт нь бол тэр засаа охинтой төгссөн. За бүр онохгүй бол төгссөн аль нэгийг авна гэсэн. Хоёр дахь нь өвлөө үгүй. За Ер нь бол шийдэлтэй юм шүү дээ. Бараг голын Харин тий. доноод байгаа шүү. Оо. өвлөө үгүй. За ер нь Санта. Санта засаа хоёр. За одоо харах юм дээ. За Сантагийн ард юу вэ? Миний бодлоор бол хамгийн гэгээлэг дөрүүдийн ард шийтгэл байж магадгүй гэж бодлоо. та сууж. Наачаар дивил болсон. За ер нь босч идөө байж л байна. За шийтгэл байна. Та хэр сайн балет чинь болцоотой хүн бэ гэдгийг сууж үз. Боломжийн олдож байна. Яг энэ зургийн дураач балетын поз барьж үзнэ үү? За манай пиньяг Эрэгтэй нэг шийтгэлийг авна гэсэн шиг юм эрэгтэй өнөө зураг байна. Вау. За борхоо би бол. Яг нөгөө бодибилдингийнхаа чиглэлээр л поз барьж ирсэн болохоос яг балетын юуг бол барьж байгааг үзнэ. За нэг тэмцээнд нэг ийм даалгавар өглөөлөг л бодчих л дээ. Балетын поз барих ёстой. Яах юм болоо. За тийшээ хар. За энэ зогсчих. За посоо сайн харж аваад тэгэл. ийм поз. Нэг гараа дээшээ нэг гараа доошоо тэгээд За анх удаа бодибилдингийн тамирчин байлаа тийм үү? За манай энэ би гоё биетэй юм бодибилдинг тавьчих. Яасан их юм үзчихээ да та нар. Би яг бороо руу шидлээ те. Яац байлаа ингэсэн үлээ. баруун нэг гараа дээшээ нэг гурав доошоо. Оо. За жоох барь. За 10 секунд. 10 За 5 секунд өрчээ. За 1 2 3 4 5. За гоё гэж шүү дээ. би гоётой болохоор юм чи юм цаанаасаа ингээ гоё харагдаад эхэлж. Бит хоёр их юм бол нэг юм гацсан борт шиг юм. Яах юм тийм үү? Ингэнэ. За алтан чив. За окей. За ерөн сая бол харахад бол хамгийн гэгээлгүүдийн ард шийтгэл байна те. Аха. Гринчиг онол магадгүй
шагнал Үзэхгүй. 3 шидэн тий? 3 шидэн. Тэгээд хамгийн онсон, хамгийн дөхсөн аль нэгийг Жинэс. сонгоо. Окей. За наанаас. Яг чадах юм болов. За шинэ шидэл. За тэр нөгөө чихэр. Оо бас шиддэм биш үү? Оо. За, аль нь вэ? ганцаараа юу? За чи аль нэгийг өөрөө дуртайгаа сонго. Чихэр, гэрэж, гэртээ ганцаарагийн Гэтэ ганцаараа гэрийн чойрыг л авчихсан. Нэг нь сонго. Аа, А гэртээ ганцаар биш ээ. Цаа буг, цаа бог. та бог юм уу? чихэр, гэринч. За энэ гураас нэг нь Нэг сонго. ав юу? За гэрийн ч юу? гэрийг авлаа. За. Шийтгэл байгаа да. За би чамд хэлье заяа. Уул азтай да. Адтай гарын бэлэг. Оо, нэрээ юу? Тийм байл гарын бэлэг. Би Оо, тийм биш. би ингэ мэдрээд байдаг юм аа. За гар суулж байгаараа гарын бэлгийн өглөө угаа аавна өгнө. За манай нэвтрүүлгийн тэгч бас манай группийн зүгээс энэ Evoluderm гээд брендийн бүтээгдэхүүний дээжийг өгж байна. Маш их баярлалаа. Баярлаа. За бамаа минь одоо. Шийтгэх үү? Ана церемониг сонгосон. За онжлээ л одоо. Онохгүй л өнөгөө болох. За чамд бол нэг 7 сонголт байна. 7. Чиглүүлээл яаж лээ. Ич. За ер ихнийх нь бол засаа Сам охин. биш үү? Дахиад Ер нь бол засаа засаа охинлоо яагаад юм бэ те? Тий. Йоо. Яг сайн л онсон шүү засаа. За. Засаа охиныг өгж үзье. За засаа охины ард юу байх нь вэ? За сууч гэсэн. Шийтгэл. Ер нь босчих юм уу? Шийтгэл. Хотлоо суус. Бэлэг үү? Гарын бэлэг. Гарын бэлэг. За. Хоёр үргээ. Хоёр эмэгтэй мөн бол хоёулаа сайхан гарын бэлэг олж. Тэглээ. Заамгаад л энэ Evoluderm брендийн гарын бэлгийг гардуулж байна. Баяр үргээ. За Залуудаа явах уу? залуудаа одоо шийтгэлээ тэгж гоё поз барьсан юм чинь би бол бэлэг өгмөр л байна. Хосонгүй байх юм уу? Бэлэг өгье. Манай битэр чи юм айгүй юм тийм баян суулж байгаа. Тийм ээ. Хойно нэг авдартай. Чуч хэлээ юусэн. За юу баш. Баяр үргээ. За хөрхөн тоглоом. Одоо энэ баруун талаа ер нь юу юуг байн ухаад байна шүү заа. Тэгэхээр за энэ түрүү нэг юм гаргаж ирэх нь дээ л гэж бодоод байгаарай. За тэг манай SBN телевиз 5031 нэвтрүүлгийн зүгээс эрхэмд өнөөдөр ирсэн зочдоо зориулсан оны онцлог мэдээг бэлдсэн байна. Оо за. 2025 оны онцлог мэдээг. За тэгээ манайхын сайхан мэдээгээ уншаад мэдээтэйгээ хэр санал нэгдэж гин. За тэгээд энэ мэдээнийхээ талаар дэлгэрэнгүй сайхан хэлээ ярилцъя. Хилэнэттэй байна. Өнөө. За бамагийн мэдээ юу гэж 2025 оны онцлог мэдээ. 2025 оны онцлог мэдээгээр комедиан Бама буюу Баярмааг онцолж байна. Тэр бол Монгол такси барих ирэхгүй цорын ганц эмэгтэй гэдгээрээ онцлогтой. Учир нь тэр бол Монголд ирчүүдийг илэглэх эрхийг өөртөө авсан цорын ганц эмэгтэйд бол таксины жолооч нар түүнд дургүй байдаг гэлээ. Өнөө. Бамагийн төлөөч болтугай 2026 онд Улаанбаатарт эмэгтэй таксины жолооч нар илүү олон болох болтугай гэсэн байна. За данаа мэдээгээр чи бол ингэ явж байгаад бамаа гараа өргөхөр ингэдэг л Энэ байна. болохоор ингэсэн. Би нөгөө ойлголоо дээр очиж комеди сайхны эмэгтэй комеди болсон байхгүй юу. Тэгээд тэр чинь нөгөө амар онгоцоор нисчиж чухам байсан шүү дээ. Тэгээд очингуудаа би ч ойдлохын залуучуудыг ийм нүцгэн цэжин дээр мөрөштэй хүнд өмссөн юм. Газрынхаа гүнд уур хагаа өрөмдөөл байж идэм байх гэж төсөөлсөн чи. Говийн борууд л идэм биш үү. Тэгээд тэрнээс ч ойдлохоогийнх нь надад их гомдол мэдүүлсэн. Тэгээд ажилчид нь ар гэрийнх нь хүртэл над руу холбогдож молбогдоо. Чи уучлахгүй гэр бүлээ тижиж байгаа хүнд оромжлоо гэсэн байхгүй юу? Тэггүй би ч гэсэн бас гэр бүлээ тижигэл ажиллая гэж явжсэн шүү дээ. Ер нь бол тэр бол илэглэх ажил байсан. Тэгэхээр тухайн үед бол бүгд инээсэн. 3000 орчим хүн байсан. Бүгдээрээ энийг гоё л хийж авсан. Яг цацсан чинь ингээ зарим нь имзгэлсэн байхгүй юу? Тэрнээс хүлээж авч байгаа. Тэгээ хамгийн инээдийн би нэг орой яг тоглолтоос гараад такси ярихгүй зам дээр зогсон чинь нэг скутер дээр хоёр залуу сундалцсан заяа гихтэй. Тэгээ хоёул ингээ ирснэ. Хаа өрх юм гэхгүй юу? Тэгэхээр би гайхаа хоёр одоо наа хүргэлээ юу гэсэн аахгүй. Скутер дээр хоёулаа ижиж. Тэгсэн чинь нэг нь ингэснэ. Чи баамаа те гэхээр наа тийм гэсэн. Чи манай ойдлоход ирж комедис мөнтэс мөн гэсэн. Тэгвэл хөрөхгүй гэсэн яа гэсэн аахгүй. Скутер хүртэл тоохгүй байгаа юм шүү дээ. Чигдсэн байгаа. юм шүү дээ. Тэр хоёр л их гомдож л дээ. Тэр хоёр их гомджээ. Үгүй тэрийг одоо гомдох шалтгаан юу байна? Тэртээ тэрэнгүүл
Комедийн сөвжилтэй Яг байх. эмслэх бас хүмүүс байгаа л да тий. Янз Монголд янзын ч хүмүүс нөгөө байгаа л да. юу гэмдээ угаасаа л эцэг эрэгч бас одоо уламжлалтай удаан байсан. Тэгэл эр хүн дайчин одоо аавд жишээ нь хоолны дээжийг хийж тавьдаг ч гэх юм уу те. Эр хүний дандаа хөндлөж дийлж магтж явдаг. Гэтэл нэг хүүхэн гарч ирсэн ээ. Говийн бор мороор нь дуудаад ахаар тэрийг хүлээж авч чадахгүй байхгүй. Гэхдээ миний орн эрэгтэй комедиан байгаад эмэгтөөнийг ингэж илгэлж ярьсан бол тэрийг улс таяр инээж хүлээж авах байсан. Тэгээд энэ бол эхлээд надад шинэ хэцүү санагдчихсан. Одоо бол би тоохоо олцсон гэх юм. Бас жоохон шодрог бус. Тий, ер нь импульс юм байд юм билээ. Тийм үү. Би одоос тэрийг нэг өстой сайн мэдрэг юм. За одоо тэгээ хуваарь. Тий, комеди клуб нээсэн. Комеди клуб. Өөрөө хувьдаа. Тэгээд Томоко, Номи, Хишгэ бит хэд Комеди нийлээд. клуб. Тийм тэгээ ерөөхдөө би болохоор stand up comedy гэдэг ийм жижиг клуб байхаас илүү одоо ийм олон тайцтай бид нар ингээ нэг орой 2 3 клуб дээр гардаг ч юм уу тийм олон улсын стандарт нэг тийм байдаг байхгүй. Тэгээ тиймэр байдлахыг хүсээд ингээд бидний хамаг босс чи Батаа шүү дээ. Тэгээ Батаар ингээ яриад найз нь ийм шин тайз үсгмээр байна гэх. Тэгээ амраагасаа гуйж Liberty Pub-д нь найздаа өдөр өгчгөө би шоугийн зохион байгуулчихъя гэд. Тэгээд надад комедиануудаа өгөөч гэх тэр хоёроо төшөглээд. Тэгээ одоо бүх клубын комедиануудыг би ингээ хольж гаргадаг гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө сүүлүүд бас ер нь холдоод байгаа юм шиг л тий. Тэрийг зохион байгуулж байгаа гэсэн үг. Цалингийн ингээл өгөөл нөгөөд маань ч гэсэн өдөрт нэг биш 2 өөр тайз руу гүйж гараал ингээл бас илүү шинж өгтөө бол. Тийм байна. Тэгээд дээрэс нь ер нь ажил их гараа их болж байна гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд 2 сараас хойш хийсэн гэхэр ч он гараад жил болох чинь. Хаана одоо Liberty чинь юунд байдаг те? Их Монголын Тийм. хажуудалд байдаг тийм ээ. Хэд өдөр нь гардаг юм? Тэнд 3 дахь та тэгээд Томокийнхоо кафед 5 дахь та. 3 дахь 5 дахьад бол ингэ гардаг. За тэгэхээр нийлээд хамтарсан гэдэг шиг л юм байна шүү дээ. Тэгж явж байгаа. За, такси үлгтээ баригддаг үстэй. Такси баригдана. Асуудалгүй. Тэстэ очиргооныг хөөж буулгаад байдаг юм аа. Скутер л лээсэн байна. Скутер дээр нэг 2 залуу сундалж яваад. Тийм учиртай. За, мэдээ нэг иймэрхүү мэдээ байсан. Гой мэдээ баярлаа. За, Алтан чимгийнх. За минийхэн гинэ. Оны онцлог мэдээ. Олон улсын хэмжээний мастер байгаль маягийн алтан чимэг холимог талааны спортоор залуучдын дэлхийн аварга болсон Монгол улсын анхны тамирчин болж спортын түүхэнд шинэ хуудсыг бичлээ. Нэгэнтээ Монголын далбааг дэлхийд мандуулсан алтан чимэг тамирчин энэ цагаас эхлэн дараагийн тэмцээнд оролцохдоо зардал мөнгөгүй бэрхшээлтэй нүүр тулахгүй яваа хэмээн найдаж байна гэж. За, ер нь бол улсаас янз бүрийн юу байдгүй санхүүжилтч гэдэг шиг. Энэ нөгөө манай спорт маныг олимпиад ордог төрлийн спорт биш байхгүй юу? Тийм болохоор яг юм улсаас шгшээ багийн тэгээ шгшээ багийнхаа тамирчдыг одоо яадаг цалинжуулдаг гэж байхгүй. Тийм. Гэтэ удахгүй хөгжин тэгээ олимпиад орно гэж маш их ихтгэлтэй байгаа. Тэгээ энэ хувьсаа юм биш үү те бүх зардал бол. Тий. Тэгэхээр чанга юм. Тэгээд бэлтгэлийн үед маш их зардал гарна. Тэгээд тэнцэн лөө явна. Тэнцэн очоод байрлал нэ тэр зардал гарна. Тэгэхээр улсаас бол ямар ч тэмдэг байхгүй. Олимпиад ордгоо төрөл бол спортын төрөл бол улсаас яадгүй юм байна те. Тий. Окей. За тэгтээ бол дараа чинь тэмцээн бол асуудалгүй. Олимпиад талааны тамирчид чинь ивент тэтгэгч нартай болдог үстэй янз бүрийн том компаниуд. Тэгэхээр тэр бол асуудалгүй байх. Тий ер нь болондоо л гэж бодож байгаа. Одоохонд бол надад ямар ч ивент тэтгэгч байхгүй. Тийм тэгээ дараагийн тэмцээнд бол төлөвлөсөн байгаа. Он гараа та бүхэндээ бас нэг гоё сайхан мэдээтэй уулзнаа гэж бодож байгаа. 26 онд болохоор Японд Азийн наадам болно. Тэнд холимог талаа маань орсон. Тэгээ энүүгээрээ цааштай бүр ингээд олимп руу явхад айгүй төхөө болж байгаа. За нэвтрүүлгийг үзэж байгаа том компани болон группүүдийн захирлуудаа. Нэг юм бодоод очихаа. Холбооны Монголын залуучуудын дундах одоо бишээ дэлхийн залуучуудын холимог тулааны дэлхийн аварга бүсгүй маань байна. За одоо тэг хэдүүлээ шаал дэми ивент тэтгэж яхаар яг үнэндээ тийм сайхан гайхалтай сайхан спорт амжилттай сайхан тамирчтай дэмжиж хамтдаа ажиллацгаая гэдгийг бол нэвтрүүлгийнхаа зүгээс үзэгчдийнхаа зүгээс бол хүсэж байна. Бүгдээрээ баярлалаа. За тэмүүлгийн мэдээ юу гэж байна? Монголын бодибилдинг фитнесийн тамирчин Орхны Тэмүүлэн Мистер Олимпи аматер 2025 тэмцээний аварга боллоо. За царайлаг, нуруулаг, булчинлаг гэд хамаг лагнд бүрдсэн сайхан залуу маань ESPN телевизийн Happy 31 нэвтрүүлгийн тайснаа өргөн мөр хахар цээжээ гайхуулах нэг позыг фэн бүсгүүчүүдэд зориулан барьж үзүүлэх сурагтай гэнэ. Наач наа манай сэтгүүлч охтуудын л бичсэн юм. Хүсэл байгаа юм да. Хүслээ биелэх үү? Энэ аваар одоо яг тэр хүлээгээл байж байгаа харж байгаа л ба. 5 6 охин би.
За, ер нь бол Америкт очиж тэмцээнд орчод ирсэн шүү дээ, тэ. Одоо Америкт очиж тэмцээнд ороход тэнд одоо хичнээн улсын тамирчид байсан бай. За ер нь баг бүх орных бүх орных байсан даа. Тэгэд яг Америкт нөгөө Мистер Олимпиа бүр яг нөгөө оргил тэмцээн одоо аматур тэмцээнийхээ 2 хоногийн дараа болдог байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө тэнцээ дэлхийн бүх лагууд л очсон байгаа гэсэн. Бүх лаг бүх шилдэгүүд. Тэгээд миний оролцсон аматур гэх тэмцээн нь болохоор мэржлийн тамирчин буюу прокарт толгодод тэмцээн байхгүй. Тэгээ ангилдаа төрүүлээд тэгээд бүх ангилдаа төрүүлсэн аваргууд хоорондоо зогсоод Шилдэгүүд нь тэн дундаас нэг төрүүлсэн тэр картыг авдаг байхгүй. Тэгээд ер нь бол хар хүмүүс аяг их оролцсон тэмцээнд. Тэгээд хүний нүд нээгдэнэ гэж яддаг шүү дээ. Тэгээд яг тийм л юм болсон да ер нь. маш олон орны хүмүүс. Тий, олон орны лаг тамирчдыг хараад ер нь бол тэгээд эдгэртээ өрсөлдөөд төрүүлнэ гэдэг бол маш. Тий, төрүүлэлтийн нэг анх бол техник зөвлөгөө болж явах тийм ихтгэлгүй байсан юм аа. Харчаад тий. Тий, харчаад. Тэгээд би чинь ялангуяа нэг F англ буюу метр 83-аас дээш хамгийн өндөр ангилд нь оролцсон гот. Европын амар өндөр залуучууд ирж байгаа байхгүй. Зарим нь 2 метр өдөртэй ч юм. Тэгээ нөгөө нэг тийм том залуучууд чинь булчин маасан дүүрсэн бохоор бүр амар харагдаад. Тэгээ техник зөвлөгөөнөр ингээ хараад за би ч ер нь ядаж ихний 3-т орчвол тэгээ нэг өтөртөө нэг медальтай очичвол болоо доо одоо дөрвөлх дүүрч гэж бодож исэн чинь юу яг тэмцээний өмнөх өдөр нь кремэ тавиулаад тэгээд тэмцээний өдөр хөөлгүүд нэг халаалт хийгээ зогсож исэн чинь тэр амар олон орны тамирчид ирээд намайг аль улсах вэ? Тэгээ чиний форм бол үнэхээр гайхалтай сайн байна. Тэгээд чи нааг хийхэн чи поро авах хаа л гэдэг ийдсэн. Тэгсэн чинь нэг жоохон өөрт итгэл ороод миний нөгөө лаг гэж харж ирсэн хүмүүс маань эсрэгээр намайг лаг гэж харангууд би юу нь бас сайн байгаа юм байна гэж өөрт итгэл ороод. Тэгээд оролцоо төрүүлээд буугаад ирсэн. Манай ангилд надад ялагдсан тамирчид нэг гоё юм тэнд ялж ялагдаа сурцсан хүмүүс байна. Ялагдсан ч гэсэн манай ангиллын одоо 83-аас дээш өндөртэй ангиллын бүх тамирчид за бро чи л одоо прав шүү. Бид нар чам бүгд дэмжиж байгаа. Одоо үзээ сууж чи аав шүү. Бүгдээрээ дэмжиж тийм. Их олон хүнд итгэл өгс. Их олон хүнээс бас урам авсан байна тийм. Ер нь бол тэгээ өөртөө итгэл за тамирчин дээр ч бай. За манай тайзан дээр гараад комеди хийх ч гэсэндээ маш хэрэгтэй үстэй. Өөртөө итгэлгүй гарвал тэгэл тэр ер нь хүний бүр зайшгүй байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ тамирчин ч гэсэн өөртөө итгэл гэдэг юм хүний ингээд нэг юм босгоод ирдэг юм шиг. Тэгэл орцсон үедээ тайзан дээр өөрийгөө тэр нэг позо барихтаа хүртэл нэг тийм. Хөдөлгөөний тэмцээний одоо шүүлтийг хэлэх юм бол яг юу гэдэг юм. За бид нар л ингээ яг хичээлдгүй хүмүүс бол хараа ухаанаараа бодоход бол хэний булчин илүү сайн хөгжсөн байна энэ тэр явдаг. За тэр поз барилтан дээр бол бас оноо өгнө. Тийм яг тэр нэг тэр позыг зүв барьж гинөө гэж оноо өгнө. За тэгээд барихтаа тухайн булчингаа яг харуулж чадж гинөө гэдэг зүйлүүд айгүй чухал байдаг. За дээрэс нь мэдээж хамгийн чухал зүйл нь бол тэр нэмгэрэлт гэдэг зүйлийг яг өөхний хин хамгийн бага, хин хамгийн сайн нэмгэрсэн тэр хүнийг бас онцолж чаддаг. Тэгээд бодибилдинг англи, классик англи, месс физик англи гэх 3 англи ерөөхдөө ихтэй англи байгаа байхгүй. За энэ 3 англи нь өөрөө гуруулаа шүүлт нь өөр гэдэг. Жишээ нь бодибилдинг англи бол хамгийн том булчин маасыг хардаг. Хин хамгийн том булчин маастай. Ер нь бол тий илүү том байх хэрэгтэй тий. Тэгээд дээрэс нь мэдээж маш сайн нэмэрсэн байх хэрэгтэй. Тэрийг илүү хардаг бол классик англи маань болохоор том булчин мас харахаас илүүтэйгээр бас юм өв тэгш биеийг илүү хардаг. Хит төс том байж болохгүй. Тэгтээ яг хөл гуй гэж бүх юм хардаг. Месс физик англи болохоор өөр юм шорттой. Тэр англи маань болохоор ер нь хин хамгийн гоё залуу байна тэрийг мэдээж бас булчин мас дутуу байж болохгүй. Бас хит том булчинтай бас байж болдоггүй. Тэр яг шүүлтэн бүгдээр өөр үү. Тэр ангилт нь л орё доо. Одоо нэг юм сонирхолтой асуулт асуусан байна санагдаж байна. Одоо физикийн яшаа гарснаас хойш ийм яриануд маш их гараад байгаа шүү дээ. Том булчинтай ийм амарлаг том булчинтай. Одоо тэр Индонезийн нэг багийн ахлагч нь мангар том булчин. Ийм том булчинтай байлаа гээд за бусад ийм одоо манай Орхон баяр аврах шиг арслан шиг ч юм уу ийм берта биш байдаг гэдэг одоо яг үнний ор байгаа юу? Одоо тэр чинь мэдээж маш хүн жинтэй гантил мантил янз бүрийн мөрөгж байгаа шүү дээ. Үгүй тэр чинь яг өөр. Одоо ингээд тийм том булчинтай яг өөрийнхөө хийж чаддаг одоо чинь тэр дасгалууд ч гэдэм үү, цээж чахалч гэдэм үү, суулт ч гэдэм үү. Тийм юм дээр ямар ч бүхийг дагуулахгүй амар барьтаа.
Бүгчүүдийн хийдэг тэр ингээ одоо яадаг тийм ингээл нэг өргөдөг ч юм уу яадаг чинь ингээл тэр зүйл дээр тэд шиг байж чадахгүй. Тусааных биш тий. Өөртөө яг ингээ төрөлдөөл сайн байгаа болохоос ш. Яг нийтээр энэ илүү баяртай, энэ илүү гэсэн юм бас байж байх. Жишээ нь одоо манай бүгчүүд бол те хідэн цагч ноолдоод ингээ зогссон цуцхгүй байдаг ч юм уу те. Тэгэхэд тэр бодилдингийн тэр одоо тамирчин болвол тийм хідэн цагаар угаасаа зууралдаж яагаад ч тэр том булчингууд угаасаа зуураад хоромхон хугацаанд маш өндөр хүч гарч чадна. Гэтэ тэр нь удаан хугацаанд явж болохгүйгээр тийм том болоо хөгжсөн болчих ингээ амархан зуураад бүрхүүлдэ гараач чадахгүй хэмжээний байна. Тэр нь тулгааных биш л. Тэгэхээр ингээд нэг спорттой өөрөө яаж одоо чинь бүгчүүд бол дан ганц штанг хийгээл өөрийгөө тэгээд байхгүйгээр уян талаа хөгжүүлнэ тий сунгалтаа ингээд дээрэс нь тэр байн очиж нү бүхийн заалныхаа дэвжийнхаа бэлтгэлийг хийгээд цуцхгүй болно. Тэгээд давхар заавал тэд чинь төмөр үрж бэлтгэл хийж байгаа. Тэгжээж хүчээ оруулж байна. Ингэж бүгдийг хослуулж тэр хүмүүс барилж байгаа бол нөгөө бодилдэг ч юм паверын тамирчид болохоор зөвхөн тэр төмрөө өргөөд тэд нар тэр яг уян байх шаардлага нэг байхгүй. Эсвэл тэгэл удаан ингээл төмрийг өргөө зогсоод байхгүй учраас тийм төсвөрийн юм нэг тэгээд байна. Гол зорилго нь тайзан дээр гараад өөрийнхөө тэр булчинг харуулах зорилготой учраас тэр булчинг хэрхэн зөв гой хөгжүүлэх вэ гэдэг дээр л анхаалаа хандуулж байгаа. Тэгэхээр яг ингээд тэр нь илүү энэ илүү гэж хэлэхэд айгүй хэцүү тийм. Өөрөөр гэсэн онцлогоороо тийм. Окей. Саний би бас туршсан шүү дээ. Юу? Яг нөгөө манай тамирчин ингээ надаас бүр амар ингээ бэртэй хүчрэг харагдсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг тамирчин маань ихний тулалцсан Украин тамирчин болохоор бүр 75 кг-аас тассан тамирчин байсан байхгүй юу? Тэнгүүд цаа чи өөрөө ингээд нэгдүгээр за масаа авч үлдсэн хэдий ч гэсэн амар хилаацсан байгаа. Тэгэхээр би яг эхний раундаа гоё хөдөлгөөнтэй ажиллаад авчвал гэ тактик юм бодоод тэгээ яг эхний раундаа авсан чинь нөгөө гар маань ингээд бүр унжигаа тий хамаг булчин бадаарсан гар нь ингээд доошоо сул баацсан. Яг тийм байсан. Тэрийг ашиглаад яг тактикийн тоглолт хийсэн. Тэгэхээр хит ачаалчгаар ингээд булчин маань ингээд яг тэрүүг орондоо тесрээд буцаа унчаад идэг. Их хурдан хугацаанд маш их хүч гаргаж. Тэсвэрийн юм дээр ч нөгөө кроссфит митинг дамжтай байна. Солонгосын амати гэдэг нөгөө физикл 100 дээр нэг төрүүлсэн л байдаг шүү дээ. Тэр мөрчин бол тэсвэрийн тал дээр бүр амар уустай бүр ингээд хийгээл ахаар цоцохгүй ингээд байгаа л гэдэг тийм. Тэгэхээр яг хувь хувьд өөр ингэсэн онцлогтой байдаг хань. За дэлхийн амар орсон. Америкт бол дэлхийн маш олон улсын маш олон нэлээ өнсцэн залуучууд байгаа шүү дээ тийм ээ. Бүгдээрээ хоол идэг юм. Боо стресс. Дунд нь нэг нөхөр хоол идэх явж ил тэрийг өст барьж яваад хичж яах гээд байгаа юм. За маш их баярлалаа. Мэдээ тэгээ санал гэж байна уу? За тэр поз барихыг бол тэгээд хэдүүлээ нэвтрүүлгийн төгсгөл дээр арай тэгээд өөрөө мэдээ тийм ээ. Эсвэл сэтгүүл зохтуудаа эхлээд дуудатах би юу та заавна гэж поз барилаа шүү дээ. За тэгээд энэ мэдээнүүдийн бүгдийг та гортоо яаж байгаа шүү. Дурсгаж байгаа юм. Энийг харахаар бит хоёрыг бас санаарай. Энэ хоёр талцсан хоёрын байсан да гэд дурсаж яваарай. Үйлдэлбэрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаан төгс дүрх. Түлип. Таны гоо сайхан хувьсэл хийн. Эволюдэр. За тэгээд үргэлжлээд авдраа хадгая. 2026 оных нь зурхайг. За тэгээд дээрэс нь нөгөө нэг маш олон улсууд, маш олон орны шинэ жилийн юм юу гэдэг юм бэ? Ёс заншил гэдэг юм. Айгуу сонирхолтой. Одоо яадаг ч гэнэ нэг аль улс гэлээ балгаар гэлүү нэг улсынхан 31-ийнхээ орой одоо монголоор ярих 31-ийнхээ орой гүүрэн дээр 7 ширхэглээ хасаадаг гин. Италичууд сонхороо бүх хогоо идэг гин. Айгуу сонин тэгээд гэрийнхээ гадаа гарч тавгнуудаа бүгдийг хагалдаг гин. Тав гэрсэн. Тавг одоо хаглана штэ. Бразил гэлөө юу гэлээ. Тэгвэл хэр их бүр ингэж бутарч хагарсан байвал ёндоотой хад жаргалтай байна гэсэн үг үстэй байлаа. За тэгээд бас эднэр маань дор бүрнээ 26 оныхоо өнгийг тодорхойлдог зурхаа болдог юм байна. За тэгээд нэг ийм уран зураг байна. Манай SB-ний зурхаа. Энэ одоо монголоор бол мануухай юм одоо. Тэгээ нэлээ амар мануухай. Тэг. Актер мануухай. За тэгээд энэ жимсний зураг байна. Энэ ямар жимс вэ охтоо? Амар жимс. За амар жимс. Энэ за энэ зоосны зураг байна. За энэ гурван зурагнаас манай гурав өөрсөндөө таалагдж байгаа нэг зургаа сонгоно. За тэгээд давхцаж болно. За та эхэл. Сонгороо. За би амар жимслэх гоё. Амар жимс. За. За зоос аав юу? Зоос авлаа. Тэмүүлэн яв. Зоос. За амар жимс нэг алтан зоос хоёр.
За, зоос сонгосон хүн чинь 2 тий. Бас за. Мөнгө сонгосон та эх ондоо эд баялгаар бэлхэх болох юм байна. Португалчууд шинэ жилийн үдэш бүр цагийн зүү шүн дундыг заахад биедээ заавал мөнгөтэй байх ёстой гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл мөнгөө төрөвчөнд эсвэл гутлын олонд хийж хадгалдаг хачиргалтай уламжлалт тогтоожээ. Ер нь нөгөө яадаг. За Португалчуудын уламжлал юм байна. Он гарахын өмнө одоо манайх нөгөө цагаан сараар ч юм уу он гарахын өмнө гэртээ хонохгүй бол өөр газар хонол тэр жигтэй гадуур байдаг байдаг. Тэгтэл төстэй юм. Португалчууд шинэ жилийн үед заавал биедээ мөнгөтэй авах хэрэгтэй байна. За тэгээ манай хоёр мөнгө сонгосон болохоор эрхэм болвол тэгээд эд баялгаар дүүрэн ер нь ашиг их сайтай амжилттай байна гэсэн үг. Спонсор ихтэй байна. Олон сайхан амжилттай, олон сайхан медалуудтай дандаа дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөж эднийг дийлсэн тийм гахалтай жил болох нэ. За ерөөл болж болтугай. Анар Жимс. Анар Жимс сонгосон хүн цэнгэлэхэд би даасан комеди шоугаа хийгээд. За Анар Жимс сонгосон та айс ондоо мөнгөөр тасрахгүй гэж. Дөхмөл юм хэлсэн биз дээ. Үл хэлсэн шүү дээ. Би зоосон анар уу гэж бодсон. Барзилчууд шинэ жилээр айс ондоо элбэг дэлбэг хангалуун амьдралыг биелэгдэн Анар Жимс заавал иддэг. Энэ мөнгө дуудах шалтгаан бөгөөд анарын үрийг төрөвчөндөө хадгалдаг байна гинэ. Асал ер нь Монголдо төстэй бид нар чинь төрөвчөндөө нөгөө нэг мөнгөөр цамц хийх нөгөө юм зоос моос байдаг шүү дээ. Тэрнтэй дээжийг хадгалах. Оноо 3 бол эх хонд бол их л эд баялагтай мөнгө төгрөгтэй байх юм байна. Холбоо тасрахгүй баймаар юм байна шүү. Тийм ээ. Найзууд олгоо ирлээ. Омогийн шин явуулсан одоо тайзан дээр одоо үзэгч тэр газар үзэгч тасрахгүй. За тэгээд магадгүй 26 онд өөрийн бие даасан спешиал шоуга хийх болтугай. Хоёр өргөе. За одоо тэгээд өргөлжтэй дараагийнхаа шат руу эхлэе. Энэ ерөөсөө айгүй хурдтай байгаа зү. Тийм ээ. Гойн яваад юм. Ачлаад. Дараа чи үлээ. За хэдүүлээ ингэ манай энэ хоёр гацуурыг харж байгаа шүү Тий. дээ. Энэ хоёр гацуурн дээр одоо бүх зочид маань бүгдээрээ 26 оныхоо зорилгыг за одоо хүсэж байгаа зүйл мөрөөдлөө бичээд энэ хоёр гацуурыг чимж байгаа. Одоо бүгдээрээ нотогрид нэр бичиж. Тэгээд 26 оны яг 12 сард одоо яг өдөрт гэсэн үг. Эргэж задлаж уншиж өгье. За тэгэхээр одоо тэр үед мөрөөдөл нь бэлж юу яаж юу гэдгийг хэдүүлээ эргэлдээд нэг дурсах нь байна. За тэгээд та нарыг маань 26 оныхоо зорилго мөрөөдлийг бичээд хоёр гацуурыг минь чимж өгнө гэж хүсэж байна. За 26 онд бол тэгээд төлөвлөж байгаа хүсэж байгаа ажлууд болон тэмцээн авралдаанд зөндөөл байгаа шүү тийм ээ. Би дамжуулчихгүй. За. За 26 оныхоо зорилго Үзэн гарч байна. Шалгаад үзэж. хүсэл мөрөөдлийг бичгэн. За эрхэмд үзэгчтэй SBN телевиз Хабиг 31 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэндээ хүрж байна. Шинэ жилийнх нь тун удахгүй ажил хэрэгч 2026 оныг өгтөн бид бүхэн 12 сарын 1-ээс болоод 12 сарын 31-ний хүртэл үзэгч та бүхэндээ хайртай дотн уран бүтээлчд, гайхалтай сайхан тамирчид за эрхэмдтэй зочдтойгоо та бүхнийг уулзуулж хамтдаа халуун дулаан муур амьсгал бүрдүүлж явуулаа. Яг өнөөдрийн зочдоор бол комедиан Бама буюу Баярмаа маань Бама буюу Баярмаа маань за тэгээ холимог тулааны залуучуудын дэлхийн аварга Алтан чимэг, Монголын мистер, бодибилдингийн тамирчин Тэмүүлэн нар маань оролцож байна. Тэдгээр оролцогч нар маань яг одоо 26 оныхоо хүсэл тэмүүлэл зорилгыг бичээд манай студийн хоёр гацуурыг чимэхэд бэлэн болжээ. За үзэгч та бүхэн маань бид бүхэнтэй хамтдаа хөгжилтэй сайхан байгаа гэдэгт итгэлтэй байна бүгдээрээ. Бөөдөн л байгаа. Одоо ер нь. За юу гэнэ? Миний бие Цэнгэлтэй дүүргээд. Нэг юмараа дагнахыг. Нэг юмараа дагна. Сүүлийн шотыг бити татваа. Тэр Болсон бол болтгол байдаг юм. болсон. За нэвтрүүлгийн өдгөгч. Наран групп маань 35 жилийн бас энэ жил зохиож байгаа Наран группийнхантаа баярлалаа. За тэгэхээр Гранины цэвэр Jim's Juice, Big Forts Classic Cola ямар ч сахарын агуулмжгүй. За тэгээд Алдартай Bottega Dars байна. Италийн алдарт Bottega Dars. За Merci, Eurosha, Evoluduerim, Swarovski гэд аюулгүй олон тийм хэл угуулах гадаад нэршлүүдтэй. Агaalтай сайхан бүтээгдэхүүнүүд байгаа. Та бүхэндээ Merci. хамтарч ажиллаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бас 26 онд амжилт хүсье.
За тэгээд миний зассан охиноор ажиллаж байгаа баруун гарт сууж байгаа бэлэг тод байна. Ингээд байгаа юм да. 27 оны өсөл өчөөд байна үгүй бамаа ямар ухтай. Өөрөө 15 жилийн юм яа бичиж бай. 25 жил. За тэгээд аль гацаарыг чимхээр нөө өөртөө мэдээ тэрийг чимж болно. За эсвэл энийг чимж болно. Энд дээр бол одоо маш олон хүмүүсийн хүсэл яг энэ байж байгаа. Дүүрх юм ба штэ тий би тий хүслээр. За 26 оныхынд бичсэн хүсэл зорилго мөрөөдөл бүх юм нь биелэх болтугай. За болтугай. Нэг ч юм үлдээгүй бүгдээрээ биелээд бараг давуулан биелүүлэх болтугай. Оо алтан чимэг энэчээс амар хэмжээ. Тэр улсын тэр тамирчин чамтай 26 он ихэд уулзнаа чамаагтай. Чиний баруун гарын тэр нэг эвгүй орж ирээ. За яах вэ? Бич тактиктай хөө. Ич тактик дараа жил уулзах чамааг Жил үзээтэй. За бичсэн үү? Мөрөөдөл болгоно биелэх болтугай. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовски. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. За тэгээ мөрөөдлөө бичсэн, зорилгоо бичсэн юм чинь одоо ийм асуух та гороос ийм асууя. 25 онд одоо чиний өөрийн хийсэн, за чиний тэр үйлдэл, чиний тэр хийсэн зүйл, чиний тэр зориг, тэр шийдэл чи хамгийн зөв байсан шүү гэд тэр үедээ чамд баярлаа гэж хэлэх үе. Өөрийнхөө хамгийн сайн хөлбөрт 25 оны хамгийн сайн хөлбөртөө баярлаа гэж хэлвэл аль үедээ хэлэх вэ? 4 сарын үед гаргасан шийдвэртэй юм байна. Ер нь амьдралд маш их стресстэй, гэр бүл маш их янз бүрийн зүйл тохиолдсон. Тэгээд би яг энэс яаж гарах уу гэж бодож байгаад энэ бол төр зүрийн зовтолтой та. Гэхдээ өөрөө өөртөөгөө яг байж үзьгээд бүх юмыг хаагаад цүнхөө өрөөд 14 хоног аялаад алхалсан. Гав ганцаараа. Тэгээд тийээс та баг талд нь ölсэн. Тэгээд талд нь ингээд хүсэж байгаа зүйлээ хийгээ. Тэгээд явчаад ирээд ингээд би өөрийнхөө юунд туртай, юунд дургуугаа бичиж ирсэн байхгүй ч гэсагаад тэр амар гоё үний юм би л өөрөө. Би өөрөө одоо амлчаад тэрэндээ хүртгүү зандаа би дургуу гэх ч юм уу тий ганцаардарч чадахгүй дандаа л олонний дунд байхыг хүсдэгтэй би дургуу гэд. Ингээд дургуу зүйлээ өөрөө би юунд туртай юм бас тий ингээд хүн нийлэгчтэй гоё ирч хүчтэй хийнэснээ хий. Тэгээ ингээ харангуут энэ зангаа засах юм бэ. Энийг ингэж баланстуул зүгээр юм байна гэд. Тэгээ ингээ өөртөө яг юм нэрээ өөртөө анализ хийсэн юм. Ер нь гэхдээ тэр айгүй үр дүнтэй байдаг гэсэн тийм байна те. Ганцаараа ингэж өсөг хугацаанд тох хүмүүсээс орчлон тойрноос холдох, өөртөө ярилцах, хүн болгоныг төдийлөн тэгж хийж чаддаггүй шүү дээ. Тийм survival-аа ч гэсэн харж байгаа байхгүй юу. Хилийн мэдэхгүй газар очиод би жишээ нь хайтахан амьдарч чадчихэв нү. Ер нь сэрэг ухаан байна уу тий. Ядаж юм бата тунгаадаад юм ойлгуулж чинь нөө. Тэг солонгос хэлж их амарх юм байлаа манайхан тий. Хүн богинохоо юм л дунд зэрэг юм бил гэдэг ерөөсөө би ч тэгэл 5 хоног амьдэрсэн шүү дээ. Тэр нэг юм аялахтай тий. Тэгээд их өөртөөгөө гоё ингээд тулаад тэг ингээд хүн чинь өөртөөгөө л зөрчилдөж өөртөөгөө л тэмцэлт юм билээ. Тэгээд өөрийнхөө би нэгэ дарах хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгээд тэр үйлдэлийг хийсэнд өөртөө баярмаа чамд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ хамгийн сайн хөлбөр болсон тэр үеийнхаа тэр энергийг тэр одоо цуглуулсан бүх сайхан энерги бүх юма шингээгээд манай энэ гал тэрэг энэчээ байгаа гал тэрэг маань одоо тэр олон хүмүүсийн бүх зочдын маань тэр хамгийн сайн хөлбөрийг ачаад шингээс нэг хэрэглийг ачаад 2026 онд төрүүлээ хөдөлж байгаа. 26 онд чамааг яг тэр сайхан сайн энергитэй яг тэр хамгийн сайн хөлбөр чинь хүлээгээд байж гинэ гэсэн үг. Тэгэхээр энд нэг гэрийн даалгавар өгсөн мэдтэй. За тэрийг ээш нь хийж байрлуулах нэ. За алтан чимгийн үед хамгийн сайн хөлбөр 2025 оны. За сая бодсон чинь яг 8 сард л юм байна. 8 сард би яг уналтанд орсон. Тэр уналтанд болохоор яг сэтгэл зүгээр бол үнэхээр гүн уналтанд ороод яг ингээ наана бол үнэхээр хүчрэхэг харагдаж байгаа. Бүх юм болж байгаа. Хүн болгоно нэг асуудал өгдөн штэ. Гэтэ тэрийг заавал би ингээд тэгээд ингээ гарах шаардлагагүй. Тэ ингээ яг дараа явж исэн. Тэ яг дарж чи ингээ дотор бүр үнэхээр тэглээд бүр болохоо байгаад энэ ингээ задрах гээд байгаа. Тэ задарсан. Бүр амар задарсан. Бүр айгүй их уйлсан. Гэрээс ямаар санагц ингээл айгүй нэг хүнд байдалд орсон.
Тэгээд тэр үед гэсэн би яг нэг уулан бол 24 он дэлхийн аврагтаа яваад би нэг өөрийнхөө зорилгыг гүйцэж чадаагүй. Би хүрэл медаль аваад ирсэн. Тэгээ яг тэр өдрөөс хойш за яг дараа жилийн өдөр би авраг болно гэд уулан манифест амар сайн игээд явж байсан боловч тэгээ бүр тэрнийхээ зардлыг хүртэл манай сайхан сэтгэл монголчуудынхаа маань ачаар цуглуулсан. Тэрийг хадгаламжиндаа игээд би 4 тэмцээнд явсан. Тэгээ яг 4-р тэмцээн минь энэ дэлхийн авраг байсан. Тэгээ зардал маань хүртэл бэлэн байгаа. Тэгээ хичээллүүдээ бас бэлдээд ингээ наан цаана явж байгаа. Яг тэр уналтын үеэр бүх юм ингээ амар утгагүй санагдаад тэгээд за хичээлээ бараг болохгүй сургуулаа хийдэг ч юм билүү. За хаач юу их юу тэмцээ энэ мөнгөөр яах вэ гэж байгаа юм шиг бүр ингээ миний дотор бүр шал өөр юм байсан. Тэгтээ яг тэр үед яг миний нэг эргэн тойронд байдаг намайг дэмждэг хайрладаг хүмүүстэй багш нарынхаа ачаар менторынхаа ачаар би ярилцаад яг хүн сэтгэлийн амтыг ярьж гаргаад тэгээ яг тэр уналтнаасаа би ингээ бүр шалдаан гарсан хүн чинь яг сарын дараа дэлхийн авраг болоод буцаад дэше бүр огцом гарч ирсэн. Тэр үед чинь өөртөө итгэл тэр энэ дотроо бодож байгаа зүйл бүх юмаа ингэж яваад байгаа. Илүү сайн хөлбөр маш сайн бүтээж чадсан. Энэ киноны яг нэг тийм уналтын үе байдаг шүү дээ. Тэгж байгаа л бүх гэж эргэл босдог. Яг тийм юм байсан. Эргэн ирсэн, комбек хийсэн. Тэгээ маш сайн хөлбөртэй комбек. Тэр үе шингээгээд очих нь тийм ээ. За гэрийн даалгавар өгч салч юм гээ. За энийг хараа. За энэ болохоор би яг дэлхийн авраг болсон. Тэнгүүд дэлхийн авраг болгонгууд ингээ бид нарт тийм бүс өгсөн. За тэр нэгтээ бүс гэж яг өндө буугач л та. За энийг харуул ингээ 25 оны дэлхийн авраг. Тийм ээ. Дэлхийн аврагын бүс юм бид юм шүү манайхаа. Яг тэр уналтын ачаар би ингээ илүү сайн хөлбөрөөр бүтээж чадсан. Тэгээд би яг дэлхийн аврагын дивжин дээр бүр нэг юм амар таахалцсан те. Яг тэгж гарч ирсэн. За тэрийг энчээд тавьчих. За тэгэхэд шингээгээ сайхан 26 онд нь хүлээгээ байж гин. 26 онд хөшөө олон тэмцээн уралдаанд төрүүлээд за Азийн удахгүй Аз руу явж тэмцээнд орсон. За тэр тэмцээнд маш өндөр амжилт гаргаад эргээд ирээрээ. За хичээнэ баярлаа. За бамаагийнх нэрээ юу шингээж явах вэ? Гурлийн ганжинтэй. Гурлийн жижиг яг хөө тэгээд өөр ачаанд ийгэл тавина штэ. Тэр нь өөрийгөө илэрхийлэх юм гэсэн байхгүй юу? Тэгээ би бодлаа. Амтрлыг илдэн шүү гэдэг. Ганжинтэй шүү гэдэг. Илдэд явцдаг юм шүү. Хар цагаан айлч гурил хийсэн зүгээр илдэд хоол олгоод өгчнө гэсэн үг тийм ээ. Тийм утгаараа ганжинтай ирэхжсэн тэгээд багтахгүй гэхээр нь жоохон төстэйг өрнө. Энийгээрээ ч илдчихэв. Ер нь юу варч л илдүүл. Ер нь юу л өгөн тэр чинь гоё юм бодлох шүү л гээл тий. Тэгээд Богонд л тавьчих дөө. За 26 он лу амьдралын өшөө олон саад үргэшээл одоо юу гэдгийг жаргалтай эмийг ч гэсэндээ сайхан илдээд бүр амттай болгоод 26 он бүр амжилттай болтгоо. За Тэмүүлэнгийн хамгийн сайн хувилбар. Сая оролцсон 3 тэмцээн юм уу? Сая оролцсон 3 тэмцээнд бол хамгийн сайн хувилбараар хамгийн сайнаар хичээсэн тийм ээ. Тий, яг үнэ. Хамгийн сайн. Өмнө хэзээ ч ийм формтой орж үзэж байгаагүй тэмцээнд оролцсон. Маш их төсөв хичээсэн. Цаан дотоод хүнд ямар алдсан болов? Гайгүй. Гайгүй. Тий, нэг тийм шийдвэр гарах. Яг хуу тэмцээнд энэ жилдээ ороод яшиг да ерөөхдөө шавнараа бэлдээд л өвчий гэсэн бодолтой байж байгаа. Ер нь шавнартай юу те? Нэлээд багш бас. Тий, тэгээд за тэгвэл өөрөө бэлтчий даа гэд. Зүгээр л тэгэл нэг тийм айхтар тийм Америк бол яг сүүлд нь гарсан шийдвэр юм. Эхлээд би энэ хоёр Монголд бас хоёр тэмцээндээ орчих. Энэ хоёртой гоё ороод зогсчихъя гэд бодож байгаа бэлдээ явж итлээ. Ер нь Америкийн тэмцээний 5 нь гараад ирсэн чинь хоорондоо ойрхон болоод Монгол хоёр тэмцээнд оролцоод 9 хоногийн дараа Америк тэмцээн болох гэж таарад. Ийм богино хугацаанд юм чинь нэг форм алдахгүй байна. Гайгүй буцаж барайл орчих юм байна гэж доо. Тэгээд Америк явах шийдвэрийг гаргаал. Тэгэл юм. Тэр үед бол одоо 25 оны хамгийн сайн хувилбар хамгийн бас том амжилтын тийм энэ амжилтуудын нэг. За тэгэхээр юугаа шингээж ач болох гэж байна? Би гантил аваад ирлээ. Энийг аваа явуулахгүй. За 26 он бас амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Тэгээ маш олон шавнартай байж таараа тийм ээ. Шавнар нь бас амжилт гарвал багшийн хувьд бол бас тэр чинь том амжилт. Нэг шав маань хамт цуг Америк руу явсан. Тэгээ очиод новис бүү сонирхшаа ангилдаа ороод бас төрүүлсэн. Оо тийм тэгвэл одоо бүр багшаа хоёр. Бас Монголд бас хоёр тэмцээнд бас төрүүлсэн. Тэгэхээр дэлхийн бодибилдинг тойр л байгаа юм байна дөө. За амжилт хүсье. За тэгээд 26 оныхын хүсэл одоо өөрийнх нь хамгийн сайн хувилбар 25 оны хувилбарыг хачаад 26 онд нь хүлээгээд байж холн бүгдээрээ 26 онд эргээд уулзсан жаргалтайгаар за тун удахгүй шинэ он шинэ жил ирэх гэж байна.
Тийм ээ одоо юу ааж болох уу? Юу яа? Хинлүүгээ нүлээ. Зочтой бас манай байгууллагын гарын бэлгүй. Чи бэлгээ өгч би энийхээ зардалж Чи надад зарлаж за. Манай нарангаас та хэдэд зориулж байгаа бас юу? Дээж. Гарын бэлэг? Гарын бэлэг бас юу зүгээр байх уу? Манай группийн маань Шинжлэлийн баярын мэд хүргэе. Баяр бас энэ 35 жил. Баярлаа. Шинэ оны мэд, шинжлэлийн баярын мэд. За тэгээд хамтдаа байсан цаг дурсамжтай сайхан байсан гэдэгт бол итгэлтэй байгаа шүү гурван. Нэг тэгээд нэг мартчихв да. Дараа нь гар. Таварууд дараа жил айгүй баяжчих гээд байгаа шүү. За шинэ он шинэ жил тун удахгүй шинэ бүхний эхлэл бас 2026 он гарах гэсэн. Тэгэхээр бүгдээ хамтдаа ориглон дарс буудуулцгаа. Энэ бол Италийн алдарт Bottega брендийн дарс байгаа. Бас байгаа шүү. За тэгээд манайхасаа босч байгаа тийм ээ. Цагаагаа тулгацгаа. Маш зөөлөн хамттай бас мэдээ шинэ жил болж байгаа юм чи дарсгүйгээр бас байж болохгүй шүү дээ тий. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. 26 онд ажил үйл амьдралд нь өндрөөсөн дээр аз жаргалыг хүсье. Амьдралын цаг минут секунд болгон дандаа амжилттай, дандаа инээд төртэй баяр хөөрөөр дүүрэн байх болтугай. За тэгээд шинэ оны мэд хүргэе. Опа! Мэргэжлийн болох гэх. Би сурцсан байна тийм надад. Хэдэн дугаар ингэж аваад байгаа юм аа. Энэ жоо манай түрүүгийн хамгийн дуртай хэсэг шүү тий. Ер нь сүүлдээ ийм ориглон дарсаар л дагнадаг болцсон байхгүй. Нэг юмараа л юм. За тэгээд үзэгчтэй зориулаад шинэ оны мэд хүргээд нэгэн сайхан төлөөлөөд үг хэлнэ үү айл гэрээр бодох юм бол эр хүн нь үг хэлдэг гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ дугаар хамгийн том биетэй хамгийн том булчинтай залуу. За Ирэх 26 онд бүгдээрээ ажил амьдрал тий аз ямартай бүх юм сансан бүхэндээс мөхтөх болтугай гэж өрөөлөё. За ерөөл одоо шинэ оны мэд хүргэе. Шинэ оны мэд бүгдээ хавч хамгийн сайхан нөхсөн өрөөе. За баярлалаа үзэгчтэй. SP телевизийн шинэ оных нь баярт зориулсан үзэгч та бүхэндээ зориулсан Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эрхэм үндэстэй зочдтойгоо аз жаргалтай дурсамж амжилт бүтээлийнхаа одоо баталсан сайхан ярилцлагаар дүүрэн өнгөрлөө үзэгч та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тун удахгүй дараагийн дугаараар өшөө олон зочдтой эргээд уулзцгаая. Бүгдэнд нь шинэ оны мэд Happy 31. Happy day, it's on. Giltin na chod sa liklo. Her dure much buchnig bit.